Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3. Зоны сонсогчдоо өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотод маань сайхан өдөр хүрэлцэн иржээ. Ингээд манай Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3-ийн 2 дугаар студиэс зочны цаг маань шууд эхлэж байна. Өнөөдөр манай студийн зочин хойморт стандарт хэмжил зүүн газрын мэдээллийн технологи стандартын лавлгаа сургалтын төвийн дарга содон мөрөлцөн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За бид хоёр өнөөдөр стандарт хэмжил зүүн газрын цахим шилжилтийн талаар ярилцах гэж байна. Надад их таатай байна л да. Юу гэхээр би бас ингээд цахим ертөнцийг бас их сонирхдаг хүн байгаа. Тэгээ ер нь захимжилт гэдэг юм дэлхийд даяар яаж яваад байгаа юм. Одоо өнөөдөр чи ингэж штэ зарим улсууд бол төрийн бүх үйлчлэгийг захим руу 100% шилжүүлсэн гэд тэгж шилж байгаа айлууд байна. За зарим нь 80% таа явж чинь, зарим 70% таа явж чинь гэд зарим нь ч эхлүүлж байгаа ч айл байна. Бид нар одоо ер нь яг хаана явж байна? Манай Монгол улс. За яг ер нь зүгээр захимжуулалт гэдгийг юу гэдэг бид нар Facebook, Instagram, Twitter гэж ойлгодог зарим хэсэг усуд байж болно. Яг захимжуулалт гэж юу юм бэ гэдэг тэр яран тэнд өнцгөөс яриагаа эхэлсэн зүг баг. Яг тэгэхээр манай улс гэхээс илүүтэй ер нь захим шилжилт гэдгийг агуулга хэдүүлнэ. Жохон ингээд тохоо яриулах амар. Төрийн одоо өгж байгаа үйлчлэгээ, хувийн хвшлийн өгж байгаа үйлчлэгийг өгж байгаа талнаас тэр авж байгаас талнаас тэр арай хялбар аргаар авах боломж болцоог илэрхийлсэн үйл ажиллагааг дээрэс нь одоо өөрсдийн хэрэгэлдүүдэд нь хэрэгжилж байгаа гар утас, компьютер, таблет интернет дөрвөн сүлжээсээ энүүгээс авах боломж болцоог илэрхийлсэн үйлчлэгийг захим гэдэг нэрлэж болж байна. За хоёрт нь төр одоо юу гэдэг нэг үйл ажиллагаа зохион байгуулад иргэд юм аж ахуйн нэгж байгуулгын нэг ресторан, бар, сав, нэг сургууль, нэг цэцэрлэг, нэг радиогийн үйлчлэгээ хийхэд хичнээн олон тооны тусгай зөвшөөрлийн асуудлууд явахаар хэдэн дарга хэдэн хүнтэй уулзах уу гэдэг нэг асуудал явж байна. Саяхан Монгол Улсын засгийн газрын ижил газрын дарга их хурлын гишүүн очил сайдын одоо төрийн бүтээмжийн асуудал дээр ярьж хахад нэг сургууль цэцэрлэг, нэг эмнэлэг өрхөд нэг 133 үйлчлэгээ тусгай зөвшөөрлийн асуудал 133 даргатай уулзахна гэдэг ингээд яриа энэ төр явж ирсэн тийм 133 даргаас гар үсэг байгаа юм тийм. Тэгэхээр ер нь төр өөрт байгаа одоо мэдээллийг бусдаас авахгүй маа гэж сая ингээд ийм Монгол гэдэг ингээд 2-0 4-0 3-0 гэл ингээд явж. Энэ дотор одоо юу байгаа юм гэхэлэр хялбаршуулах ажил буюу төр өөрт байгаа мэдээллийг за одоо юу гэдэг чи иргэн үнэлгээ барьчаад чи үнэхээр мөн үү гэдэг ноцоо тус батлуулаад ирэл гэдэг ингээд онгоо явшгүй юм аа. Тэгсээр энд үнэхээр чи нөхд мүү юм уу гэл ингээд асуудаг. Үнэхээр өвдсөнийг мэдээд хараад байгаа мөртлөө 13 одоо тэр нөгөө группд орсон байгаа улсууд чинь бүгднийг жилд юм уу 2 жилд юм уу удаа ингээд группийн одоо хүмүүстэй зогсоолгож байгаа л за чи үнэхээр өвдсөн юм уу гэл ингээд асуугаал ингэдэг гэдэг нэг юм зүйлүүд байна шүү дээ. Яг энтэй адилхан ерөөсөө л энэ төрийн үйлчлэгээнүүдийг захим шилжилт байдлаар шилжүүлэх боломжтойнуудыг шилжүүлье гэж байна. За энэ нь бол хэд хэдэн давуу талууд байгаа. За нэгдүгээр мэдээж одоо түрүүний ярьсан энэ үйлчлэгийг хялбаршуулах буюу иргэнд амар таатай хэцүү одоо олон даргын хаалгыг татдаг олон хүмүүстэй уулздаг ажлыг одоо багасгая. За тийм. За хоёрт нь бол нөгөө нэг экологийн тэнцвэр байдлыг хангалтуулна олон мянган цаас хэвлэх ажлууд одоо болооч. Манай улсын захин бус болж байна. Манайх чинь ой тал говь хээрээ ингээд бүстэй боловч одоо юу гэдэг улс орн маань 70% зөвлөлттэй байна. Тэм ч бас улсын эрхлэгч ингээд тэрбум модтой болохгүй бол манай улс удахгүй ирээд байж үедээ модгүй юм чөл тал үлдэх гэдэг шүү дээ. Тийм учраас энэ цаасны хэрэглээг нь багасгах. За дараагийн дугаарт нь ер нь энэ төрийн одоо энэ ажиллаж байгаа энэ албан агчид нь өөрсдөө юу гэдэг ингээл тэр ажил дотор хугдаал тэг цаас мэрэл цааснаас цаасны оронд яваад байгаа ажлуудыг бүгднийг илүү ойлгомжтой байх зүйлүүдийг бол хийх нь зүгээр юм байна. Тэгээ энэ бол захим шилжилт гэж хэлж болно. Тийм учраас Монгол Улсын засгийн газрын захим инновацийн одоо яам, захим үйлчлэгээний зохицуулалтын газартай. За энэнийхээ хүрээнд төрийн агентлагууд төрийн яамдуудыг ээлж дараатаагаар захим үйл ажиллагаа нэвтрүүлж байгаагийн нэг нь манай агентлаг засгийн газрын тохируулагч агентлаг стандарт хэмжилсэн газар. За 5 үндсэн үйл ажиллагаан дээрээ үйлчлэгээ үзүүлж байгаа бүх үйлчлэгээнүүдэд захимжуулъя буюу шилжилтэнд одоо нэвтрүүлээ эхлээд захим шилжилтэнд оруулъя гэдэг нь одоо цаасгүй одоо ерөнхийдөө болъё.
Хоёрдугаарт нь процессын дахин инженерч буюу энэ одоо хийж байгаа ажил үйлчилгээ маань өөрөө одоо зөв оновчтой хийж яах нүгүүдгээ бид нэр оновч тогтоогоод за ингээд энэ хэсгээ захимжуулаад дараа нь мэдээж хүмүүсийн одоо ажлыг хялбарчлах зорилгоор магадгүй цаашлаад хиймэл оюуханы үйл ажиллагааг оруулж ирэх гэсэн үгтэл ярьж байгаа. За ингээд 2022, 2023, 2024 онууд бол бид нэр төлөвлөлт судалгааны ажлуудыг игээд 2024 онд бол хамгийн анхны хамгийн сүүлийн үед хийгдсэн ажлын нэг нь бол Монгол Улсын стандартын мэдээллийн нэгдсэн сан гэдэг байна. За Монгол Улс маань өнөөдөр байдлаар 6703 орчим стандарт хүчин төгөлдөр мөрдөж байна. Энэний 44% нь олон улсын стандартууд байна тийм ээ. За стандартаа мөрдөөч гэл ингээл шахаал яриад асуугаал гэдэг. За стандарт нь хаана байгаа ингээл харингууд. Хувьчин бол одоо яг мөрдөж байгаа хуулиараач тэр стандартыг чинь хүн заавал худалдаж авах хэрэгтэй шаардлага байгаа. Энэ нүр олон улстай л одоо бид нар чинь олон улсын гэрээ хэлцээрийн дагуу стандартаа худалдах хэрэгтэй. Тэгвэл бид нар стандартыг худалдаж одоо биелүүлэхээс илүүтэйгээр харах боломжуулцаа бүрдүүлээгээд за ингээд өнгөрсөн оны одоо 6 сарын 20-доор санаж байна. E-стандарт Gov.cg гэдэг вебсайтаа шинжилээд Монгол улсын үндэсний одоо бүх стандартыг үн төлбөрөөр харж болно да. Шууд ингээ хараад за хоёул одоо хүмүүст илүү ойлгомжтой болох үүднээс эргэн анжгаа жишээлбэл 8 нэрийн барааны дэлгүүр нээхлээрээ нөгөө 8 нэрийн барааны дэлгүүрийн агаржуулалтын стандарт 8 нэрийн барааны дэлгүүрийн одоо лангуу хоорондын зайны стандарт ч гэдэг юм бол за тэнд тавигдах хөргөчний стандарт ч гэдэг юм уу за тэрний аюулгүй байдал гарцын одоо гал төмрийн үед гарах гарцын стандарт ч гэдэг юм уу зураглалын стандарт ч гэдэг юм уу ингээд баахан стандартуудыг би мөрдөх шаардлагатай болдог. Тэнгүүд би стандарт хэмжилсэн газар руу очоод нөөдхийгөө худалдаж аваад за тэрийг авчирч хагаад хараад за биелүүлэхгүй бол за ямар ч хэлсэн нэг ингээд дөхүүлээд яваад идэг байсан. Одоо тэгэх шаардлагагүй би стандарт цэг юм байна гэсэн сайтаар ороод өөртөө хамаатай байгаа стандартуудыг шууд одоо дэлгүүрийнхээ компьютер дээрээс харах бололцоод орсон гэсэн үг байна. Бүр тэр үтгэл та ийм монголоор харна. Одоо юу гэж хэлэх гээд нэг л гар утсан дээрээс харж. Гар утсан дээрээс харсан. E-стандарт Gov.cg гэдэг Монгол Улсын стандартын мэдээллийн нэгдсэн сан байж байгаа. За энэ стандартын мэдээллийн нэгдсэн сан бид нар ийм Монгол гэдэг төрийн үйлчлэгээний захин болоод хурамтай холбосноор за та төрийн үйлчлэгээнийхээ үйлчлэгээ үзэх дээр нь стандарт гэд бичингүүд л стандартын захин сан руу шууд үсэж ороод за та түрүүнд ярьсан одоо юу гэдэг юм дэлгүүрээ үед юм уу сургуулаа үед юм уу эсвэл иргэн өөрт хэрэгтэй байгаа стандартуудаа үндэсний стандартуудыг МНС одоо үндэсний стандартуудыг бол бүгднийг үн төлбөргүй шууд хараад уншчихна гэсэн. Тэг ингээд уншиж байгаа юм чинь ялгааг үн төлбөргүй үсэл байгаа байхгүй шүү дээ. Тэгээ уншаад энийг би ингэж нэвтрүүлэх юм байна. Ингээд нэвтрүүлээд явчих юм байна гэж. За яг одоо жишээл актер хүмүүс байдаг л да. Бичээн аваад ингээ харсан чи МНС стандарттай тий. Тэд стандарттай гэдэг нэг бичээн байж байгаа л да. Энэ ер нь ямар стандарт байдаг юм бэ гэд тулгаад харъя гэвэл бас тэнд байж байгаа шүү дээ тийм ээ. Одоо юу гэдэг ингээд бидэд нөгөө дотоод орчны стандарт гадны орчны стандарт ярингууд дийлэнх ярьдаг стандартуудын нэг хэсэг нь одоо энэ Улаанбаатар хот гэлтгүй ер нь төв сүрэн газарт байгаа явган хүний алхах зориулалттай стандарт. Яг байна. За энэ стандарт нь 68/8 гэдэг стандартуудаа байгаа. За тэр стандартыг одоо уншаад одоо харъя. Одоо ер нь бүх ард хэрэглэлийг унших хэрэгтэй. Уншаад өөртөө мэдлэг авчих хэрэгтэй шүү. Тэгээ дараа шаардмаар байгаа байхгүй. Тэгээд тэнгуү тэр стандартн дээр юу гэж заасан байгаа гэхээр хамгийн наад захта 1 м 50 байх хэрэгтэй байгаамаа. Явган зам чинь. Ер нь тэгжээж нэг 2 хүн зүрх хэрэгтэй болоод. Тэгээ энийгээ уншия гэхэлээ тэр стандартын нь хуучин сайт майтмуудаар боломжуулцаа байхгүйсэн бол одоо ийм монголоор ороод үссэн ч болно. E-стандарт Gov.cg одоо юу гэдэг гэрийн компьютер ажиллагааны компьютероос ороод үн төлбөр уншиж болно. Тэр битгээл шүүгчд магадгүй маргаан таслах асуудал ирэнгууд стандарт хэрэг болдог. Шүүгчд тийм шүү дээ. Өмгөөлөгчд. Тэгэх юм бол шүүхийн ерхий зөвлөлийнхэн ч байт юм уу хинж байсан. Ерөөсөө одоо Ховд аймагт байна уу, Дорнод аймагт байна уу хамаагүй. Та Монгол Улсын нөхцөлд байгаа бол ерөөсөө энэ стандарт вебсайт руу ороод стандарт үн төлбөрийг харж болно. Хэрвээ нотлох баримт хэрэгтэй болгож байгаа бол манайх албан бичээр хандаад бид нар хэвлээд за нотлох баримтад хүргүүлж ингэж болно. Энэ бол одоо манай стандарт хэмжлэлийн газрын захимжуулж байгаа нэг ажил нь. За танайхаа бол 21 аймаг 9 дүүрэг бүх одоо хороо баг ч гэдэг юм уу нэгжүүдэд хурж үйлчилж идэг төрийн байгууллагуудын нэг мөнөөс юм уу. Танай өөрсдийн чинь ажилчид хидчнээ хүний нөөц хэд байдгийг за тэр хүмүүсийн
өдөр тутамдаа хийдэг ажлуудыг хөнгөвчлөхэд мэдээж энэ захим шилжилтүүд бол маш их нөлөөлөх ёстой шүү дээ. Тэгжээж тэр хүмүүсийн ачаал багасж тэр хүмүүс одоо юу гэдгийг дөрөв явдаг юм а ядаж нэг явдаг болгож иж энэ захим шилжилтийн бас үр дүн гарна да. Тэр тал дээр ямар хөө дэвшлүүд гарч байгаа вэ? За түрүүн хэлсэн манай агентлаг маань 5 төрлийн үйл ажиллагаа явуулдаг тийм. Стандартыг одоо батлах үйл ажиллагаа процессын ажиллагаа явуулж байна. Батлагдсан стандартыг бүтээгдэхүүн тогтолцоо баталгаажуулалтын үйл ажиллагаа явагддаг. За хэмжил зүүн нэгдмэл байдлыг хаах хүрээнд нөгөө хэмжил зүүн бүх одоо багаж томд хөрөмжийг үйлчлэгээнүүдийг баталгаажуулах хэрэгтэй. Усны тоолоор, захлагын тоолоор хил килограмм одоо хүчтэй бензиний тоолоор бензиний одоо хушуу тий. Тэгээд таны одоо авж байгаа элсэн чих чинь 1 кг яг үнэхээр зөв буюу гэдэг тэр килограммыг баталгаажуулах хэрэгтэй тийм ээ. Тэгээ юу гэдэг энэ амгалан зах байнууд тэр цай зах дээр байгаа тэр жинчнээ өөр үнэхээр баталгаатай байна уу гэдгийг. За энэ ажлыг хийдэг. За дээрэс нь нийслэлийн лаборатори, хүнсний аюулгүй хүнсний лаборатори 21 аймагт байгаа лабораториуд маань сорилт хүчний үр дүнгийг гаргадаг. За өнгөрсөн 7 хоногт манай нийслэлийн лаборатори эрхлэгчийн талаар дэлгэрэнгүй ярьцсан таа тийм. За сорьцын ялтын газар гэдэг байгаа. Сорьцын ялтын газар маань өөр үнд металл, эдний чулуу тодорхойлж дээрэс нь тайлж голдмалдаг. За ингээд ийм 5 жил төрлийн ажил байна. Энд нэг 700 гаруй албаа агчид төрөд ажиллаж байна. За энэ албаа агчид маань мэдээжийн хэрэг юу гэдгийг төрөд ажиллаж байгаа учраас төрийн үйлчлэгийг үзүүлж जैन, төрийн бодлого боловсруулж जैन, тодорхойлж जैन. Мэдээж эн чинь асар их ажлууд байгаагүй л байгаа. Бид нар түрүүн хэлсэн процессын дахин инженерчлэх нь үнэхээр нөгөө нэг ажлаа одоо жишээл зохион байгуулалтын зөв дараалтаа оруулах хэрэгцээ шаардлага гараад байна шүү дээ. Саяхны хүртэл одоо бид яг хийж байгаа ажил баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сан. Зөв. За энэ ажил маань юу юм бэ гэхээр экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнийг гаргахын тулд экспортын гэрчлэгийг авахын тулд тэр Монголын үндэсний худалдаа ажлын тахимаас гарал үүрлийн гэрчлэгийг цаасаар хэвлэж авчаад, мал эмнэлгийн газраас гэрчлэгийг цаасаар хэвлэж авчаад, гихмчлэн ингээд цаасаар хэвлэх юм удаа нөгөө банкнд тушаасан баримтаа ингээд цаасаар хэвлээ те. Тэг ингээд ийм зузаан баримтыг авчирнгуудаа за би одоо энэгээ цуглуулад экспортод бичгээ одоо баргаан гаргая. Монголоос гадагш нь гаргах. За мөн оруулж ирж байгаа арх тамхины ч юм уу бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж хахад импорт бичих гаргалаар мөн тэр хэмжээний цаас дээрээс нь тэр нөгөө импорт оруулж ирэхин тулд гайлын баталгаа дагуулгад тавьж төлбөрлөлтөд заал агуулгад нь үлдээчихдээ. Тэгээ тэр чинь нөгөө агуулгад байгаа учраас тэр чинь тоол руугаа тэнд мөнгө яваад байна. За энэ зүйлүүдийг ер нь халах боломж олцоотой юу байна гэдэг ингээд судалгаа хийгээд өнгөрсөн жилүүдэд судалгаа хийгээд бидний баталгаажуулалтын үйл явцыг захимжуулах үйл явцад оруулъя гэдэг. Тэгээ энэ бол зөвхөн төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа. Баталгаажуулалтын ажлыг ганцхан төр хийгээд байгаа юм биш. Зөв. Хувийн хвшил бас төхөөрөмжийн үнэлгээний буюу итгэмжлэгсэн баталгаажуулсан төхөөрөмжийн үнэлгээний байгууллагууд хийж байна. За одоо хэдүүлээ яах ёстой вэ гэхээр одоо нөгөө нэг төрд байгаа мэдээллүүдээ хэдүүлээ нөгөө утас сайдын ярьдаг. Манай улсын засгийн газар одоо яриад байгаа. Төрд байгаа мэдээллүүдийг хэдүүлээ заавал ирнэ шаардах юм байли. Энэ анжгаа одоо шилбэл компанитай байх юм бол компани нь улсын бүтээлтэй байх хэрэгтэй тийм. Тэгэхээр улсын бүтээлээс нь та эргээс зээлчих гээл дуудаад харцдаг. Тэ? Дээрээс нь мал эмнэлгийн ерөнхий газар дээр дүнэлт гарсан малын гарал үүслийн гэрчлэгийн тэн дээр нь цахимаар байгуул тэрийг дуудаал авчдаг. Гэх мэтлэн ер нь одоо юу гэдэг татвараас үт юм уу, гайлаас үт юм бүгдийг дуудаж аваад таны мах одоо таны одоо гаргаж байгаа зүйлүүд чинь гаргахын тулд та заавал илүү юм зүйл байхгүй. Тэр одоо e-cert гэдэг одоо бид хөгжүүлж байгаа энэ програм оруулаад хувь хүмүүст байгууллага сонгоод юу хийх гэж байгаа гэдэг зүйлүүдээ ингээд сонгоод ингээд явчихаар иргэний одоо жишээлбэл ажлын ачаал буур нэгт хоёрт нөгөө талд нь байгаа нөгөө ажилтан албаа хаагч чинь ажлын ачаал нь буур нөгөө олон цаас нь байна уу байхгүй нь энэ зөв юм уу буруу юм уу тэгээд магадгүй юу гэдгийг зарим нэг улсууд таны хэлдэг хүмүүс айхтар болцсон нэг хүний одоо юу гэдгийг гэрчлэгийг нь хуулбарлаад фотошоптоод хэвлээд аваад гэсэн үгүйс. Тийм шүү дээ. Энэ болонд алдаа гарахгүй тул энийг ерөөсөө шууд тухайн төрийн байгууллага хувийн хвшлийн байгууллагаас дуудаж хараад нэгтгээд нэгдсэн төгөлд гаргаад бичлэгийг нь гаргаж өгдөг. Ингээр аж ахуйн нэг иргэнд ач тустай үйл ажиллагаа буюу хугацаа хэмнэ. Хоёрт нь дээрэс нь тухайн албаа агч чинь төрийн бүтээмж чинь сайжрна байхгүй. Тийм шүү дээ. Өнөөдөр 5 хүнд үйлчлээд одоо хэдэн зуун цаастаа ноцолж ирсэн дөрвөл тэр цааснуудад чи хэрэглээ байхгүй болчингууд нэг маус дараа юмнууд нь ингээд татаад автоматар ороод ирэнгүүт тийм ээ. Өдөр 50 хүнд үйлчлэх 50 хүнд үйлчлдэг болно шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг дотоодын урсгал чинь нөгөө нэг экспорт импорт нөгөө худалдаа чинь нөгөө саадаг болно. Стандартчлал чинь гол үнс амин сүнс нь өөрөө худалдаандах техникийн саадах дургуудыг л арилгах зорилттой шүү дээ. Яг энэтэй адилхан стандарт хэмжилтийн газар 2023 оны эсвэл 2024 онд бол стандарт хэмжилтийн газар хичнээн зүйлийг захимжуулах хэрэгтэй байна үйлчлэгээгээд ингээ гаргасан нэг 23-аас 25 үйлчлэг гарч ирж байгаа. Ягаад нөгөө хугацааг нааш цааш яриад байгаа юм гэхээр энэ өөрөө яг одоо нөгөө процесс инженерчлэл хийсээр энэ үйлчлэгийг нэгтгэж магадгүй боломж байв л тийм ээ. Гэсэн байдлаар ингээд
Мэдээж төр учраас хөрөнгө санхүүний асуудал яриад нь тий. Тэгэл ингээл хэмжилзүү, баталгаажуул, цахимжуул, сорьц гэл ингээл явна. Баркод одоо дээр үед чи бид нар одоо баркод гэдэг ингээд нэг юм шугамн баркодтой байсан. Одоо бол ухаал QR код мод гэдэг ингээд юмнуудтай болсон. За энэ бас танаа дээр харилцаж байна уу? Үгүй ээ. Энэ Монголын үндэсний худалдаа ажилтны тахим дээр. Кодчлт нь бол. За тэгвэл одоо би нөгөө та нар захимжуулалттай ч холбох гэдэг л да. Одоо жишээлбэл би тэ ингээд нөгөө нэг ямарыг мэдхгүй нэг цаасанд итгээд байна л да. Тэрний оронд танах одоо жишээлбэл би Баяулгийн аймгийн Цингис суманд явж байгаад нэг колонкийн гадаа зогсчод энэ яг одоо нөгөө баталгаатай юу? Баталгаатай болов баталгаагүй болов гэдэг те. Тэгээд нэг харангууд нэг юм колонкууд дээр чи нэг юм танаа баталгаажуулалтын нэмдэг гэдэг нэг юм хандсан байдаг штэ. Тэрний оронд ууг нь ингээд нэг QR код байдаг бол би уншуулгууд л те энэ колонкууд одоо манайхад баталгаажигдаад 26 оны 3 сар хүртэл бол асуудалгүй ажиллах баталгаатай гэж чивэл амар гоохоо. Тий. Одоо яг энэ ажлыг эхлээд явж байна. За одоо түрүүний хэлсэндээ одоо эхлээд бол юу гэдэг стандарт нь ингээд батлах үйл явц зохион байгуулалт явуулаа. Дараа нь баталгаажуулалтын буюу бүтээгдэхүүн үйлчлэгийг таны нөгөө ууж байгаа ус чинь баталгаатай юу гэдэг тохирлын гişлэгийг олгож байгаа энэ явцыг бид нар захимжууллаагаа сая ярьж байна тий. Дараагийнх нь хэмжил зүүн гэдэг бид тийм маш том салбар байгаа. Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн тоолго 1.5 сая одоо хэмжих хэрэгслүүд байна гэдэг тий. Тэр нь одоо жишээлбэл нөгөө усны тоолруу, цахилгааны тоолрууд, танаа гэрт байгаа нөгөө стиоц гэх тий. Үйлчлэлээр тий. Тэгээд одоо юу гэдэг нөгөө нэг одоо юу колонкууд чинь хошуунууд нь үнэхээр үнэн зөв зааж яана гэдэг. Энийг бол одоо бидэд бол хийгдэж байгаа. Энэ нь бол тасралтгүй байнга хийгдэх ёстой ажил. Үнэхээр тэр бол баталгаатай байж ин чинь зах зээл дээр бараа бүтээгдэхүүнүүд нь чинь хүмүүсийн иргэдийг одоо нийцэх ёстой шүү дээ. Ягаад стандарт хэмжилт зүүн газар анх байгуулагдсан гэхлээр нөгөө нэг одоо юу гэдэг хятад гэдэг юм уу манж гэдэг юм худалдаач бусдаас өөрсөндөө авахтаа томхон шиг гартаа үнээр ингээд алдлаад авчдаг тий. Буцаад зархтаа нэг жижигхэн богинохон одоо алдлаад ингээд зарцдаг. Нөгөө ирээн утсыг алдал алдаа тий. Ирээн утсыг утаар нь биш уцаар нь тий. Будааг шангаар нь ширхгээр. Гэтэ шанган жишээл том жижиг шанга гэж болно шүү. Энийг зүйлийн бүгднгийн нэг одоо загварын төрөлтөнд оруулаад энэ бол яг ийм байх хэвээр стандартын дагуу хэмжил зүй стандартын дагуу ийм байх хэвээр маа гэдэг. За одоо энэ ажилтнуудыг захимжуулъя. За ингээд Ховд аймгийн үнэн сум түрүүний юу гэдэг Баяулгийн цэнгэл дээр очиод бензин авсан чинь нөгөө бензин колонк нь баталгаатай байх хэрэгтэй шүү тийм үү. Энэ Улаанбаатарт байгаа тэнд байгаа яг тээврийн зардлаас шалгалаад үнэн харилцан адилгүй байг. Адилгүй нь хамаагүй. Гэхдээ та 50,000 бензин авахд 50,000 л шахаж явах хэрэгтэй шүү дээ. Энд ч үү тэнд ч үү. Тэгвэл тэрийг баталгаажуулах ажлыг манай стандарт хэмжилтийн газрын хэмжилзэн одоо манай улсын шалгалт тохируулах ажилтнууд хийж байна. Энэ хүмүүсийн ажлаа одоо хөнгөвчлөх, энэ хүмүүсийн ажлыг оновчтой болгох, дээрэс нь иргэдэд энэ ойлгомжтой болохоор за энэ QR код дээр үт юм уу, энэ одоо наацсан байгаа энэ наалтны үед юм уу, энэ лацсан үед юм уу, мэдээж лацуул ингээд хөдөлшгүй байна. Тамгануул байна. Мэдээж тийм үү тийм. Энийг зохион байгуулалтаа хийгээд захимжуулаад ингээд зохион байгуулалтанд оруулна. Бүр юу гэдэг энэ олон улсын одоо бид нар их ярьдаг барууны гэж ярьдаг те. Барууны гэдэг эсвэл Солонгос юм эсвэл нэг ойролт орондын хүмүүс чинь бол яатсан байгаа юм бэ гэхлээр нөгөө шалгалт баталгаажуулалт хийдэг байгаа ажил нь гэдэг юм уу. Энэ одоо бүр заавал очиж хийхгүйгээр за би нэг бензин авъя гэж очивол банкных нь одоо хоолой солигдоод ингээд шалгацдаг. Хөндлөнгийн одоо хараат ус шалгалт өгч гэдэг юм. Ийм юм руугаа хүртэл явна. Тэгээ энэ мэдээж өөрөө програм хангамжийг үйл ажиллагаат явна. За магадгүй шалгалт баталгаажуулалт хийгддэг нөгөө түрүүний ярьсан цахим хэмжилзэн одоо зүйлүүд яригдчих хаад хүчит чонхор зах дээр байгаа 400 кг-ийн тэдэн кг-ийн баталгаажуулалтын хугацаа дууссан байна гэд. Тэгэхээр очиж одоо юу ягаарай. Энэ одоо манай дээр ингээд байгаа л да. Гэтэ энийг бүр босронгуй болох хэрэгтэй. Эсвэл одоо иргэнд аж ахуйн нэг чинь танаа одоо мессеж ирдэг шүү дээ. Таны утасны төлбөр гарлаа гэдэг шиг. Та одоо килограмм жингээ баталгаажуулах хугацаа чинь бол төгчөө шүү гэд. Тийм ээ тийм. Яг л одоо энэ процесс үтгэл хийх гэж явж байгаа. Захимжуулалт бол нэг өөр бол юу гэдэг төрж ихгүй одоо хувь жишээ нь бид нар бүдээр бидэнд банкнд баг цаг те ингээд амьдрал хэсэгцэлэг гэж реклам явдаг байсан шүү дээ те. Тэгэл эн чинь юу гэхээр бид нар хувийн байгууллагууд учраас өөрсдөө маркетинг аягүй сайн ингээд энэндээ жишээл хөрөнгө зарж байна. Яг төрийн бүтээмжийн асуудал яриад эхлэнгүүд процессын дахин инженерингүүд одоо юу гэдэг банкнууд аягүй маш сайн хийж эхэлсэн байлээ. Би зүгээр энэ яг баттай мэдээллийг мэдэхгүй. 1.6 сая 1600 илүү сая 1600 гэсэн баха тэлрүүдээ одоо нэг банк тэлрүүдээ цөөлөд цөөлнө гэдэг нь бол ажлаас нь халаагүй гэж байгаа. Бэк офс буюу одоо офисын ажилтнууд дилинкэнд болгоод
Тэгээд тэрний оронд одоо ATM буюу 24 цаг ажилладаг одоо ATM үттэй болсон. Яг үнэ. Одоо тэгээ гар утасны Тэр гар утас байж байгаа юм чинь. Тэгэхээр өөсөө ямар ч хэлэхгүй. Тэгэхээр төр өөрөө ер нь яг энэ үйл явцуугаа явах хэрэгтэй. Тэгээд төрийн албан хаагчдын бүтээн сайн байгаад явах юм бол ард иргэд мөн тэр хэмжээгээр жаргалтай болдог. Энэ ажил юм байна л ингэж явж байгаа. За одоо ингэж байна. Мэдээж эн чинь бид нар ямарваа нэгэн зүйл дээр шинжилэлт хийхэд зайлшгүй л нэг юм саад дутуурууд гарч идэг. Яг одоо энэ нөгөө нэг стандарт хэмжилт зүүн газрын захим шилжилтийн хувьд хамгийн хүндрэлтэй байгаа нь юу вэ? Одоо цаг их идэж байгаа ч гэдэг юм уу? Удаашралтай байгаа ч гэдэг юм уу? Мэдээж танах бол кросс штэ тийм үү? Яг одоо 4 замын уулзуур нь танах байгаа штэ. Маш олон айлууд танаатай холбогдож иж энэ шинжилэлт хийгдэх баг. Яг одоо хамгийн их цаг аваад байгаа. За яг тэгээд захим шилжилтийг хийхэд бол эхлээд одоо яг үнэхээр оновчтой захим шилжилт хийж гэнэ гэдэг бид ингээд судаллаа шүү дээ 2 3 жил. Тэгээд оновчтой захим шилжилт хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд энэ чинь ажлын даалгавар гаргаж яд бүх даргууд маань бүгдээрээ уншаа. Тэгээд зүв байна гэдэг гар үсэг зураа. Тэгээд тэрийг худалдаа авалцаалаад аль нэгэн айл компани ингээд шалгараа. Тэгээд тэрийг хийнэ. За ингээд ямар ч ус ийм юм хийх юм байна гэдэг чингүүд одоо юу гэдэг тэр байгууллагаас энэ байгууллагаас одоо түрүүний юу гэдэг улсын бүртгэл ерөнхий газраас ч мэдээлэлд дуудах хэрэгтэй болно шүү дээ. Ийм Монголтой холбож болж байна. Бусад байгууллагатай холбооно гэдэг. Яг одоо хаана эсвэл их уддаг вэ гэхэлэр юу н хувийн байгууллагаас илүү төрийн байгууллагаас мэдээлэл авах нь ер нь их жоох удаан байдаг. Тэгээ яг одоо юу н захимжуулахад бол хамгийн одоо хүндрэлтэй байгаа ажлуудын нэг бол нэгдүгээрт нь ерөөсөө бусад одоо жишээл системүүдтэй холбох нь бол хугацаа алддаг. Тэгээ тэрийг хооронд тохируулах хугацаа их байна. 2 жилийн өмнө байгаа бид нар бас нэг стандарт танахтай нэлээх олон нэвтрүүлгүүд хамтарч хийжсэн. Монголд байгаа стандартуудын хамгийн их нь барилгын салбарт байсан шиг санагдаж байна. Барилга хөдөө аж ахуй хоёр дээр илүү юун дээр байлаа. Би бол андуураг бол барилгын салбар дээр хамгийн их стандарт байдаг юм болов уу гэж харсан. Ер нь дөхүүн тийм. Одоо нэг 6703 орчим стандарт байна. Манай стандарт улсын стандарт маань өөрөө юу гэдэг яг тэр тоондороо байгаа дээшээ байнга өсөд авахгүй шүү дээ. Юу гэдэг зарим тохиолдолд стандартууд чинь нэгтгэх нь хүчингү болно тий. Тэгэхээр чин зарим нь одоо хуульчилсан ч гэдэм үү. Тэгэхдээ тухайн стандартыг тухайн салбарын хүмүүс өөрсдөө мэрэгжлийн хүмүүст нь экспертүүд нь үзлэг. Ингээд энэ стандарт бол хүчингү болох нь зөв үү гэж үзээд техникийн хороогоор хуралдаж хүчингү болгоно эсвэл батлана шүү дээ. Тэгжиж стандарт хэмжүүлсэн газрын мэдээллийн санд бүртгэж чинь хүчингү нэг бол шинжилнэ тий. Зүгээр биений саяны тэр барилга дээр гэж асуугаад байдгийг зүгээр барилга барих гэж байгаа хүний хувьд бол асар олон стандартыг ингээд нэг хангах хэрэгтэй. Мэдээж эн чинь бүтээн байгуулалт учраас хариуцлагатай л байлгүй яг стандарттай л байлгүй яг. Жишээлбэл ингээд барилга хот байгуулалтын яам хамтарч иж энэ захим шилжилт хийх гэдэг шүү дээ тийм үү? Одоо ингээд л одоо нийслэлийн засаг даргын өчтөрийн мэдээлэл хэзээний мэдээлэл дээр бол одоо юу гэдэг нь барилгыг одоо барихад амар олон одоо тусгай хвшлүү шаарддаг. Ер нь барилга гэлтгүй ер нь бүхэл үйлчлэг хийх. Энийг ерөөсөө багасгах гол зүйлс нь танах стандартаа барьсан юм уу барайг юм уу гэдэг асуудал шүү дээ тийм. Тэгээ юу гэдэг тухайн барилга барьсан ч бай тухайн үйлдвэр эхэлсэн байсан ч бид нар нэг юм тохиолын гэрчлэгээтэй баталгаатай стандартын баталгаатай гэрчлэгээтэй бид нар чинь энэ стандартын шаардлага нийт хүчлээ шүү дээ. Бид нар энэ студийг бол тэгээ 2 хүн суух хэрэгтэй бол 2 хүн энэ агааж жуулахчтай байна тий. Тэгээ энэ бол тэдэн цаг суух боломжтой нормтой стандарт байна. Энийг баримталчаад байгаа гэдэг зүйлийг одоо хуучин бол шалгадаг одоо байгууллага байсан бол тэрийн тухайн салбарын яам дээр нь байгаа. Төлөвлөлт шанал шалгалт нь нэг одоо яам дээрээ бодлого дээрээ нэг яам дээрээ байж шин. Мэдээж энэ зүйлүүд чинь бол төрийн бүх яамдууд газрууд маань өөр өөрсдийн гэсэн чиглэлээр захим одоо шилжилтүүд хийгээд буцаагаад ийм Монгол дээрээ холбоод нэг байдлаар систем авдаг болчихлоо шүү дээ тийм үү. Одоо юу гэдэг байгууллагад гадаад паспорт батлахад чинь одоо захиалгад чинь л ийм Монголоор захиалч болдог болчихлоо шүү дээ паспортыг захиалахад. Тэрнтэй яг адилхан ер нь ганцхан барилгын гэхгүй ер нь бүх төрийн үйлчлэгийг л захимаар авах боломж болцоо байвал бид тэрүүгээр л аваадах хэрэгтэй. Мэдээж гэхдээ энэ хэмжээгээр хардлын сервер нь, бэкапс нь, киберэлгүй байдал нь гэдэг олон зүйлүүд бид нар ингээд хамгаалтын асуудлуудад явна. Нөгөө нэг тийшээ ордог байсан хөрөнгө мөнгөнд буцаагаад энэ датараа орох ийм зүйлүүд баг. Тэгээ энэ үед чинь юу гэдэг одоо манай нүүрэн холбооныхон магадгүй энэ дээр төвжээлээд дэмжлэг үзүүлээд чинь юм бол Японы хандаад байгаа. 133 гар үсэг гэсэн.
Ойлгоо гэсэн тийм. 133 гарын үсгийг зүгээр айгу муугаар харъя. За. 133 авилгалын нэг юм цэг шиг харагдаж байгаа байхгүй зүгээр иргэний хувьд бол 133 нь багасах тусмаа л эн чинь нөгөө нэг улс орны эдийн засагт хамгийн их аюултай гэдэг байгаа энэ авилга гэдэг юм чинь хэлэх хөл гэдэг юм чинь багасах гэж байна. Энэ тутамдаа нөгөө иргэний зарцуулдаг цаг те иргэний одоо нөгөө нэг юу гэдгийг бүтээн байгуулалтанд гаргаж байгаа хэвээр нервийг тэр 133 дээр бараал явж байгаа шүү дээ бас. Тий. Тэр л багасах гээд байна. Тий, ерөөсөө тийм. Одоо энэ одоо та бүхэн одоо Instagram-аар гэдэг юм уу, Facebook-оор учрал сайдын тэр reel энтрийг ороод үзээрэй. Нэг л ойлгомжтой зүйл байгаа шүү дээ. Тэр 133 набор, 133 хамаатан нөгөө энэ хөвгнүүдөө кинодоор гардаг чи чи манаа нутгийн хүүг гэлөө гэл ингээл ордог. Тэ? Ерөөсөө ингээд захимжуулчгаар чинь заавал хүнтэй уулах шаардлагагүй. Одоо юу гэдэг манай Монголын бас зарим компаниудын хиймэл оюун суурилсан одоо офисын ажилтан энэ төр гаргачлаа шүү дээ. 24 цаг 7 24 цагийн тус 7 хоног ажилдаг. Тэр нь одоо юу гэдэг яг нөгөө нэг ингэж асуувал тэгж хариулна гэдэг бүгдийн бэлтгэх төгссөн учраас бүх асуултын дагуу хариулаад байж идэг. Одоо оператор байх юм бол яг энэтэй адилхан таны энэ стандартаар заасан бичиг баримт бүрэн байх юм бол заавал та хүнтэй уулзах шаардлагагүйгээр атач хийвэл атач хийгээд тэрийн эсвэл дуудаад харцлаа заавал хүнтэй уулзахгүйгээр тэгээд тэр чинь гэрчлэгээ бичиг баримт тооцоод юмнууд нь гараад ирчих юм бол тэр 133 дарахтаа уулзах шаардлагагүй шүү дээ. Ерөөсөө тийм. Зайлшгүй шалгуулах хэрэгтэй бол тэр шалгахад стандартаар хангацсан байгаа. Тий. Ерөөсөө одоо шалгалтын утсан дээр чи юу байгаа юм бэ гэхээр одоо манай баталгаажуулалтын хийдэг шалгалтын утсан дээр юм л энэ стандартууд нь байна уу? Одоо хэмжилтүүч гэсэндээ ялгаа байхгүй. Ийм стандартын дагуу наад жинчин өөрөө яг энэ зүйлийг заах хэрэгтэй шүү дээ. Тэр нь ингээ хангаж байгаа бол бид нар заавал нэг хүнд авчил 5 төгрөг өгөөл чи манай нутгих гэлөө сайн тэн таньдаг хүн байна уу? Манад нэг энэ манай улс дээр гэлтгүй ерөн зарим дийлэн усууч байдаг баг. Оюунагч яриулсан юм аа. Тий. Сайн байна уу? Нөгөө хин яриулсан юм аа? Анжгаа яриулсан юм аа? Ягаа нөгөө эмжилээр айдаг тань үстэй гэхэлэр амар анжгаа гэхэлэр ягаа хасарнагийн бүжид байсан шүү дээ. Маркасаа яриулаад гэл ингээл яриад эхлэнгүүд л ямар хэцүү юм бэ? Би нөгөө нэг хасарнагаа тэрэндээ бас нэгээд 30-ээс тэгвэл дараа нь ингээд шинэ жил болон дуулуулахаар те гэл ингээл боддог энэ зүйлэл энийг ч болиулах гал багсах гэдэг учраас бид захимжуулъя гэл ингээл ер нь бол бид нар захимжилтыг бол яг л одоо энэ талаас нь сайн харуул ойлгочихмаар юм байна. Бид нар нэг ингээд нэг юм хүн үнтэйгээ харьцдаг буюу ингээд ямарваа нэгэн юм шаантаг гаргахлаар л нөгөө хэлээд идэг штэ. Бараг нэг юм нэг юм яригадад 30 хоногт та ингээд хөдөлтөөл явбал 30 хоногт гарна. Хэрв та яг хөө ингээд нөгөө нэг юу гэдэг мөнгөтэй хүн бол 3 хоногт гарч байгаа шүү ч гэдэг ч юм. Ийм нэг ийм тогтолцоо энэ одоо бид нар юуг нуух вэ? Ийм аюултай байдал бол бид нар байсан одоо ч зарим газар оршсоор л байна. Тэрийг арилгахын тулд захимжилт гэдэг юм явагдаад байгаа. Одоо жишээлбэл стандарт хэмжилсэн газар одоо би сайн л мэдлээ л дээ. Би MNS стандартуудыг бүгднийг гар утсан дээрээс хараад ингэх болцоо олгож ийн гэдэг чинь хичнээн сайхан. Энд чинь бас асар том дэвшлэл харагдаж байна те. Яг бид нар нөгөө замбраагүй юм хогон гэх юм уу мэдээлэл дунд байгаад байгаа болсон шүү дээ те. Өдөржингөө ингээл Facebook-ээр дүүрэн, Instagram-аар дүүрэн мэдээлэл хавцуул маань өөрөө хуучин ганцхан зурагт байлаа, сонирн байлаа. Одоо ингээд бүгд сэтгүүлчнээр те. Бүгдээрээ нэг юм. Тэгэхээр тэр болгон мэдээлэл чинь ангилж харах дотор ч уг нь бид нар өнгөрсөн оны 6 сарын 29-нд нэгэл уг нь амхандаа л ингээл мэдээлэл нь хөрвүүлээл И стандарт руу яваад оронгууд стандартаа хэрэг авах юм ахав гэл мэдээлэл нь байгаа. Тэгээ юу гэдэг төрчин үйлчлэгээ юу гэдэг тэр хэмжээний зардал жишээлбэл ингээ хүргэх зардал их бага байгаа шүү. Тийм ээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь энийг олон дахь хүмүүст хүргээд явсны хүчинд одоо ингээд бас ингээд ярилцаад тойлоо өдөөс хараад за Монгол улс үндэсний стандартыг Монгол улс аль ч өнцгөөс ийм Монгол руугаа ороод ингээ хараад уншиж болох юм биш үү? Яг үнэ. Бид нар яг нь ер нь одоо ингээд нэг зүйл байгаа. Хэрвээ танд гар утсан мутсан чинь амьдралын баялаг учраас гар утас компьютер аль нэг зүйл байхгүй. Тэгвэл аль нэг хороо юм уу багийн төв дээр яваад ч тэнд нэг хурдан гэд бичсэн юу байгаа. Хороо болгон дээр байгаа. Баг болгон дээр байгаа. Нэг юм одоо киоск төхөр юм. Киоск маш юм байгаа. Тэр дээр одоо бид нар яг энэ Монгол улсын стандартын нэгэн санг нь оруулж байна. Инглээр яах вэ гэхээр тухайн иргэн та хорон дээр очиод стандартаа харж байна. Энэ явган зам чинь ийм байх ёстой гэдэг энэ стандарт дээр бичсэн байж тэгээд хорооныхонтойгоо, дүүргийнхантайгаа, багийнхантайгаа, сумынхантайгаа мэтгэлцэж ярьж нөгөө иргэний хяналж чинь байхгүй.
Яг үнэ. Иргэний хяналтыг л ерөөсөө их болгохын тулд та нар стандарт уншиж байгаа гэл. Тэр стандарт дээр нь юу заасан? Өө энэ байна. Тэ би ингээд зургийг аваад ирсэн. Ингээд үндэсний тэд стандарт дээр ингээд бичсэн байна хүүхээ. Ягаад та нар их манай гоё зарах чахнар гэснэр байдаг штэ. Тэрийг ингээд тиймэр. Манай байшаа одоо ингээд 50 эд онд баригдсан байшаа. Одоо нурж унах нь бол тодорхой. Хүн амьдрах стандартыг бол хангахаа болцсон. Яагаад бид нарыг энд амьдруулад байгаа юм бэ? Яагаад тэр дахин төлөвлөлтөд хурдлахгүй байна? Одоо яг тэгэхин тулд одоо яг эн чинь хэрэгтэй байж бас. Гэхдээ одоо юу гэдэг шатныхын норм дүрм стандартны юм байна. Одоо хүн одоо амьдрах барилга байгууламж нь өөрөө тим байна, тим насжилттай байна. Сууж байгаа автобус нь тим насжилттай байна. Тэгээд тэр үтгэл юу гэдэг прус машин заавал нөгөө ямар яндантай нүлээ нүүрсэн яндантай байна. Тэгээд ингээд заачаад болоод шүү дээ. Тэгэхээр тэргээ бол уншчих хэрэгтэй. Гэтэ нэг зүйл одоо содмон мэдээлэл лавлагын стандартын лавлага төвийн дарга учраас содмоо тэр стандарт чи юу ингэ надаас асуудаг. Би ямар одоо хэмэл оюу. Энэ 6703 стандарт чинь хэцүү. Тэгээ эн чинь дотор хэдэн мянгаараа ингээд ялгаатай. Тэрний харин нэг давуучлаа зүйл нь манайх 44.5% нь буюу олон улс бус нутгийн хэмжээнд хүрчээд байна. Тэгээ мэдээж энэ чинь үндэсний ментал үзлийнх нь стандартууд байлгүй байдаг чинь морин уурынхаа мөнгө аяныхаа чинь манай Монгол үндэсний мөнгө аяг гэдэг нэг юм зүйл байна гэдэг. Одоо юу гэдэг манай энэ одоо цагаан сар болох чинь нөгөө мөнгө аяг чинь юу гэдэг заавал сорцтой байвал эн чинь өөрөө үнэтэй биш. Тийм үү. Тэгээ сорцтой эсвэл бэлгэн аяг гэдэг юм хоёр аяг байж болохгүй шүү дээ. Тийм. Заавал сорцтой юм аяг баймаар байна. Хэмчлээ ингээд. За одоо стандарт хэмжилсэн газар дээр хийгдэж байгаа одоо захим шилжилт 100% гэж үзвэл одоо хэдэн хувьтай явж байгаа та нарын төсөөллөөр ер нь бид нар нэг тэдэн он гэхэд бол бид нар нэг гараас гаргандаа гэсэн тийм баримжаа байна уу? Байна. За өнгөрсөн түрүү хэлсэн бид нар 24 үйлчлэгийг захимжуулах хэрэгтэй байна. За энэс өнгөрсөн онд бол ингээд 2-ыг хийсэн. За он дамнаад 8 үйлчлэгийг нь бол одоо хийгдэж байна. Тэгээ бүтээгдэхүүн баталгаажуулалтын 8 үйлчлэгээ байна. Экспорт, импорт, дотоод бүтээгдэхүүний халаал, органик гэдэг менежмент ингээд 8 үйлчлэгийг бол одоо ингээд хийгдэж байна. Тестийн шатандаа явж байна. Холболтууд хийгдэж байна. Бусад Монголын үндэсний худалдаа ажлын тахимтай, мал эмнэлгийн ерөнхий газартай, үдэ аж ахуйн яамтай, гайлтай, улсын бүртгэлийн холболтууд энэ төр хийгдэж байна. За эдгээр ингээд хийгдэж байна. За одоо хэмжилзүү мэдээллийн нэгдсэн сангийн ажлын даалгавраараа тендер худалдаа авалтан зарлагдсан. Энэ рүү одоо аль нэг хэн жишээд нэг байгууллага орох байлгүй. Тэгээ тэр орсон байгууллага нь одоо ямар хугацаанд одоо бид нар мэдээ заагаад өгсөн байж байгаа тэр хугацаанд нийлүүлээд ингээд явна. За ингээд цаана нь стандарт хэмжилзүүн газар зохион байгуулалтыг сургалтын за нөгөө стандартыг батлах шүүлтийг зохион байгуулалт хийх стандартчлалын ажилбар за сорьцын түрүүний хэлсэн үйл ажиллагаанууд лабораторийн хэмжээлүүл үр дүн гаргадаг үйл ажиллагаанууд гэдэг энэ ажлууд маань энэ 2025 оны 3 сарын сүүлээр Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар захин үйлчлэгийн зохицуулалтын газар дээр худалдаа авалтан зарлагдаад за ингээд энэ ер нь 8 сар 9 сар гэж яхад бид нэр одоо нөгөө Vision 1.0 гэдэг загвараараа гэдэг юм уу эсвэл юу гэдэг нэгдүгээр гэдэг юм уу те нэг одоо Pentium 1 за альфа за одоо юу гэдэг чи альфа ч гэдэг юм уу за хамгийн анхдагч одоо бүх одоо стандарт хэмжилсэн газрын захимжуулалт энэ оны одоо сүүлэхэд бол одоо нэгдүгээр шатанд бол бүгдээрээ орчин эхлээд ард түмэн хэрэглээд эхлүүлсэн байхаар л үзсэн л те ингээд цаашлаад бид нар яах юм гэхээр одоо энийгээ сайжруулах ажил одоо ийм Монгол ч хамгийн анх ийм Монгол 1.0 2.0 гэдэг ингээд явлаа шүү дээ. Яг энэ дараалалаараа л явна. Мэдээж алдаа оноо их гарна, шүүмж, буруу байна, болохгүй байна. Тэр чинь нөгөө нэг ажил чинь ямар нэгэн байдлаар л сайжраад л байх хэрэгтэй тийм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл нь бол манай байгууллага энэ чинь ганцаар хийж байгаа юм биш. Мэдээж төрийн маш олон байгууллагуудын хамтын хүчээр бид нар энэ ондоо багтаагаад ямар ч байсан захимжуулалтаа бол хийгээд 1.0-оор гаргачнаа. Тэгээд энийгээ сайжруулна. За дараагийн түвшинд нь сая өнгөрсөн 7 хоногт болсон Монгол улс хиймэл оюун ухааны стратегийг босруулах ажил томоохон уулзцагаан байгуулалт хийлээ. Энэ оны сүүлээр дэлхийн ерөн хиймэл оюун ухаан хаашаа явж байгаа юм бэ гэдэг энэ том уулзалт одоо Солонгост болох юм байна. Ер нь одоо юу гэдэг хүнийг орлох биш, хүний ажлыг хөнгөвчлөх ажил нь л өөрөө захимжуулалт, хиймэл оюун ухаан, дижитал шилжилт шүү дээ. Тэгэхээр энэ ажлууд маань бас ингээд дараа жил рүү дахиад үргэлжлэнэ. Тэгээд одоо бидний хүсэж байгаа зүйл юм.
Та одоо юу гэдэг харааны бэрхшээлтэй Монгол улс тугаа одоо юу гэдэг тусгай хэрэгцээд байгаа нь 200 мянган хүн Монгол улсад байна. За тийм. Тэнгүүд ийм Монгол руу ч юм уу эсвэл ийм стандарт үзсэн орж чадахгүй байхад энэ утсан дээр чинь нөгөө харааны бэрхшээлтэй хүн зориулсан хэсэг байгаа шүү дээ тийм үү. За тийм ээ. Тэнгүүд нь ийм стандарт гэдэг сайд руу ороод за би Монгол улсын зам талбай стандарт гэдэг юмыг сонсомоор байна гэж хэлэнгүүт нөгөөх нь Сонсогддог байх хэвээр. ярьж өгмөр байгаа байхгүй. Ангийн тулд нь чинь өөдөөс нь сонсныхаа дагуу хариу өгдөг юм хиймэл оюухан ажилламаар байна тийм. Энэ бол нөгөө нэг хоёрдугаар хувилбар нь. Тэгээд манайх чинь дотооддоо одоо жишээ нь түрүүний хэлээд байгаа одоо хиймэл оюуханы хэрэгцээ шаардлагууд бол гарна. Одоо энэ стандартууд нь одоо 1970-аад онд гарсан стандарт агуулгын хувьд адилхан байвал. Тийм ээ. Мэдээж энэ чинь төрийн албан байгууллага, барилгын байгууллага яам байт юм эсвэл хөдөө аж ахуй яам байт юм уу, төрийн гэр бүлийнх нь яам байт юм уу, замынх нь яам байвал энэ дээр шүүлт хийж байгаа л. Гэхдээ хүн оролцсон учраас аль нэгэн алдаа дутагдал нэг давхцал гарахыг үүсэхгүй. Ийм учраас хиймэл оюухан оруулах боломж олцоотой байна гэж Монгол Улсын шадар сайд дээр бас танилцуулган дээр хийгдсэн. Тэгээ ер нь хамгийн гол нь хүний оролцоогоо багасгаад хүн тэрнийхээ оронд тэр цагаа гэр бүлдээ амьдралдаа бизнестэй бусад зүйлүүдэд ингээд зарцуулдаг баймаар. За дараагийн дугаарт нь одоо бид нар аягүй амарх ингээд хил гараал урагшаа ингээд хил гараал ингээд хятад гэдэг ингээд дэлхийн хамгийн том хүчрэг орнуудын нэг те. Тэнгүүч одоо тэнд чинь ийм үг байна шүү дээ. Хятад залуу хүн одоо ёон бариагүй те. Ёон барьж үзээ. Ёоныг танихгүй гэдэг. Бариагүй одоо хичнээн жил болж байгааг бол мэдэхгүй байна гэж шин. Тэр ёон тэгж хэрэглэх хэмжээгүй болтлоо ингээд юм захимдсан байна. Тэгээ амархан юм биш. Бүгдээрээ дунд гэж яваад шүү дээ те. Ингээд хуцаа гаргаж ирээл хурдны зам дээр ингээд нэг юм шуулаад явчих юм. Хоол идчихэл ингэх юм. Тэгэл ингээд бахан хууч ингээд ёон төврөг тоолдог шиг. Одоо Монгол улс тэр лөө явж байна. Энд чинь бол хувь төрийн хувьчлал хамтарч хийж болж байна. Тийм. Ерөөсөл энэ зүйл рүү бид нар хөдлөнө. Тэгжээж эн чинь мэдээж үндэсний баялаг, үндэсний сүрэн төсөл чадвар, эдийн засгийн худалдааны бүх зүйлүүд маш хайж. За тийм. За маш одоо сонирхолтой ойлгомжтой. За тэгээ хүмүүс нэрээ гоё доо гэд гэрлэгээ цацруулсан гоё ярилцлага боллоо гэж би бодож байна. Ингээд дэлхийн монголчуудын хэмжээл радиогийн зочны цагт өнөөдөр стандарт хэмжилсэн газрын мэдээллийн технологи стандартын лавлгаа сургалтын төвийн дарга Содном оролцлоо. Содномыгоо цаг заваа гаргаад хүрэлцэн ирээд өөрсдийнхөө хийж байгаа захим шилжилтийн талаар болон ер нь захим шилжилт биднэрт юу авчрах гэдэг талаар ингэж гоё дэлгэрэнгүй нийн өгөө ярилцсан. Маш их баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт амжилт хүсье. За баярлалаа.